За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Хоёулангийн 10 дахь буюу хамгийн сүүлчийн одоо цуврал ярилцлагын дугаар өндөр болж байна. Тэгээд 10 дугаарын туршид маш олон сэдвээр би тантай ярилцлаа. Тэгээд тэрнийхээ хүрээнд ч гэсэн маш их зүйл сурч авлаа. Манай сонсогч ч гэсэн маш их зүйлийг ойлгож, сурч мэдэж авсан болов уу гэж бол найдаж байна. Тэгээд хоёулаа систем ярьсан, нийгмийн систем ярьсан, түүх ярьсан, соёл ярьсан, олон юм ярьсан. Гэхдээ яг хүн гэж хинбэ гэдэг тал руу бол ороогүй тийм үү. Хүнийг тайлбарлахын тулд дэлхийн олон одоо түүхийн хувьд харж үзэх юм бол философчид олон зуун жилийн өмнөөс эхлээд философтч эхэлсэн тийм. Тэгээд цаашаа явах юм бол шашин бас маш олон жилийн хугацаанд одоо сургууль хүмүүжлийн олон ажлуудыг хийж судар бичлэгүүдийг бол бас бичсэн байдаг. Шашны одоо байгууллагууд бас шашны төлөөллүүд тийм ээ. Тэгээ би ингэ философигаас хараад ангуу та бол одоо Монголын өөрийгөө хамгийн одоо ганц байгаа философч гэж ярьдаг. Тэгээ харангууд дэлхийн одоо 5,000 жилийн өмнө байна уу 3,000 жилийн өмнө байна уу маш олон философчид ингээд ер нь л тухайн үед бичсэн Платогийн, Аристотелийн бичсэн юмуд бараг өнөөдөр ч гэсэн адилхан байгаад байгаа шүү. Тэгээ хүний дээр амар шундалтай зан би нэгээ хорлдог зан муухай сайхан те юу ээ бүгд те. Тэгээ Заратустра тий. Тэгэхээр миний танаас асууж байгаа эхний асуулт юу гэхээр ер нь философчд хүнийг одоо эртээр үеэс ч юм уу одоо ч юм уу юу гэж тайлбарлаж ирсэн бэ? Та хүнийг өнөөдрийн 2025 онд хүнийг бас яаж тайлбарлахаар байна? Зөвхөн монгол хүн биш бүр хүн гэдэг утгаар нь тийм. Харин тийм Монгол хөнлөө орчууд тэгээд хэцүүчдэг шүү дээ чи дээр чинь. Тийм. Байхгүй болчихдог шүү дээ. Тийм Монгол улс байхгүй болчихдог. Тийм Монгол түүхтэй дэргүй байхгүй болчихдог учраас. Яг хүн төлөвлөлтний ягтай нэг хэсэг дэлхийн бөмбөрцгийн нэг хэсэгт тийм үү Нүбийн одоо гишүүн Орос хятад хоёр байгуулж өгсөн нэг энэ газарт ингээл бид байж байгаа шүү дээ. Тэргээ тэгэл Чингисийн үлдээсэн газар мозыг гэж худлаа яриад бүхэнд өгөхгүй ч энэ төр гэх шиг. Тэр хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн ярианаас хоёлаа нэг жоохон хараад үнэхээр яг чиний хэлдгээр яг дэлхийн төвшөнд нэг өнөөдөр нэг ярил л да. Тийм тий явсаар байгаа. Тэгээ. Мэдээж ер нь бол яг одоо философи гэж ярихаар нэг 3,000 жилийн түүхэл ярьдаг л да. Ер нь хамгийн л одоо анхны л одоо таны мэдхүү мэдлэгийн салбар шүү дээ. Сүүлдэл шинжлэх ухаан гэл янз бүрийн улс төр гэл сэтгэл зүй гэл олон салбар болоод нарийсаад явцсан болохоос биш мэрэгжлийн салбар болоод анх бол бүх юм бол философи байлаа шүү дээ. Тэгээд яг нэгдүгээр философчд юмыг ер нь яг мэдээл гэж байгаа шүү дээ. Яг мэдхийн тулд тодорхой асуултууд тавьж чаддаг байх хэрэгтэй. Асуулт тавих хэмжээнд бас байх хэрэгтэй. Чи ямар нэг хүүхдийн залуучуудын нэг гинэ асуултууд биш шүү дээ. За тэгээд тэрэндээ хариулахын тулд бодлого гэдэг том одоо хэрэгсэл архинд явагдаж байгаа шүү дээ. Яаж бодох вэ? Тэр бодлоос таны мэдхүү үсэн шүү дээ. Хамгийн анхны мэдээж асуултууд бол энэ дэлхийг л асуун шүү дээ. Гадаад ертөнцийг мэдэх гэж оролдсон шүү дээ. Энэ уул ус тэнгэр одоо нар сар одоо юу гэдгийг. Тэгэл одоо далай тэнгис ус шороо газар тийм бид нар нэг дөрвөн зүйл яриад идэг шүү дээ. Тийм үү? Газар шороо ус мод гэдэг төмөргөө явчихдаг. Тэр бүгд чинь ямар нэг анхдагч байна уу? Бүтээгч байна уу гэсэн асуултуудад хариулж байгаа шүү дээ. Тэгэл ерөнхийдөө тэр үед тэгэл тэр бүгдийн цаана нэг тийм бүтээгч бурхан байна гэсэн ойлголттой явсан. Нэлээд удаан. За тэр асуултуудад хариулах гад олон зуун жил одоо номнууд бичсэн. Тэр номнууд явсаар байгаа шинжлэх ухааны салбарууд болсныг бид нар бол мэдж байгаа. Гэхдээ философи хэвээрээ асуулт тавьдаг хэвээрээ шинжлэх ухааны хариултуудад бас тийм ч амархан үнэмшээд сэтгэл хангамжтай биш байдаг. Дахиад цааш нь оршуулдаг. Үнэн гэдэг том асуудалтай философи тулгардаг. Шинжлэх ухаан бол үннийг мэдэхгүй шүү дээ. Тийм шашин ч гэсэн үнэн ярихгүй шүү дээ. Философи л үнэн ярина шүү дээ. За ингэж явж байгаад гадаад ертөнцийг ингэж тайлбарлах гэж тэндээс асуулт хариулт явж байгаад сонирхож мэдэх гэж яваад сүүл рүүгээ ерөөс одоо энэ гадаад ертөнцийг таньж мэдэх гэж оролдоод байгаа энэ хүн чи одоо хий юм бэ? Хүн чи одоо бас энэ гадаад ертөнцийг бүтээсэн тэр бурхны адил хүнийг бас ингэж бурхан бүтээсэн юм уу? Гэтэл хүн хэрвээ бүтээгдсэн бол тэгэл сүрхий л одоо байх ёстой. Гэтэл хүн чинь сүрхий биш байх шүү дээ. Солиороод байна шүү дээ. Тэгэхээр эргэлзэж эхэлж байгаа байхгүй. Бурхан бол бас жоохон ялгаа үүсгдэг юм байна. Тийм үү? Бүтэхгүй нөхдүүдийг одоо бас яадгийн андуураад юм уу?
чанарын одоо алдаа гараад ч юм уу гар хүмүүсийг бас бүтээчтэй юм байна гэдэг ч юм уу тий. Тэгэл янз бүрээр хүнийг ингээд олох гэж оролдож байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө нэг том асуулт болохоор хүн чинь өгчөж байгаа шүү дээ. Тэр ч одоо яагаад өгчих вэ? Тий. Эцэст ингээд өгчгөл юм бол бүх амьдралын зорилго одоо юу утга учир юу байгаа. Тий. Тэгээд амьдралын утга учир асууж эхэлнэ шүү дээ. Үхлийг асууж эхэлнэ. Тэгээд хүний насыг асууж эхэлнэ. Яагаад ийм одоо тэд насалтыг мөнхийн байж болдгоо юм уу? Урт наслаж болдгоо юм уу? Тэгэл янз бүрийн хүнлөө одоо орж ирнэ. За тэгээ хүнлөө ингээд ороод ирэхээр хүн бүр аюу айхтар ухаантай ухамсартай биш биш шүү дээ. Тийм үү? Ихэнх нь саруул ухаантай биш биш шүү дээ. Ганц хоёр хүн саруул ухаантай байж шүү дээ. Ихэнх нь бүрхэг мангуу техник байж шүү дээ. Тэг энийг одоо тэгээ яах вэ? Тийм. Тэгээд тэд чи одоо тэгэл гимт эрхийн хулгай хийн тийм үү? Улс төрч болно одоо яад юм? Ард түмэн дандаа гайтай нээж байгаа шүү дээ. Гимт эрхтнүүд. Тэгээд тэднийг яаж ухамсартай хүмүүжлэлтэй хүн болгох тэр том нүсрэх ажлыг яаж хийх вэ? Маш хэцүү байхгүй. Яг хүн чинь амьтан биш байхгүй. Амьтан чинь болов зүрхэн шүү дээ. Төрөнгүүтээ хэдэн минутын дараа унаг босоол гүйж байгаа шүү дээ. Янзаг босоол гүйж байгаа шүү дээ. Тий. Өндөг хагарлаа дэгдэхээ үсрээл гараад ирж байгаа шүү дээ. Хүн чинь төрлөө хөдлөхгүй шүү дээ. Орлоо байж шүү дээ. Тэгээ нөгөөдгөө чинь юу хэрэгтэй вэ? Бүлгээ одоо юу байдгийг хамгаалалт маш хэрэгтэй. Тоол ундыг нөхгүй болохгүй. Тэгэхээр хүн гэдэг чинь өөрөөхөө бүр ингээд төрхөөсөө ахуулаад энэ нэг юмд хамгаалтын дунд явах шаардлагатай болдог. Тэр хамгаалтын сайн хийхгүй бол хэзээ ч хүн болохгүй. Асуудалтай. Тэгэхээр тэрийг чи бид сургууль мөчлөг гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Яагаад цэцэрлэг гэж байдгийг, яагаад 10 жилийн сургууль гэж байдгийг энэ бүгд чинь философитой, шашинтай тэр том ард түмнүүдээс гаралтай байхгүй юу? Яг Монгол оронд бол социализмын үед малчтад нэг юм гинт ороод ирсэн байхгүй юу? Малчтын хувьд бол хэцүү байсан байхгүй юу? Улаанбаатарт орж ирээд л цагаан даван дээр унтаад галтгооны өрөөтэй тийм байшинтай хүний нийгмийн хүн ёсны тэр амьдрал руу чинь социализм гэдэг бидний ч бүргээд төрөөд оруулчлаа шүү дээ. Тэгэхээр тэрий чинь дийлсэнгүй 90 онд одоо арчлал нэрийн дор дийлсэнгүй шүү дээ. Тийм маш хэцүү байлаа шүү дээ. Тэгээ өнөөдөр бид нар явахдаа тэгэл яг ардын өсгөлийн өмнө шиг тэгэл эсхийг гэртээ хэвээрээ халаалт олуулсч байхгүй. За хөдөө бол бид нар мэдж байгаа ямар их бүдүүлэг байгаа билээ. За ингээд ийм учраас хүн гэдэг бол Монголын жижигхэн нөхцөл булгатал амар биш шүү дээ. Тийм. Юу ярьж байна? Диплом авч байгаа нэрийн доор яаж нэгнийгээ залж имхэлж хохироодог вүлээ. Тийм. Одоо тэнэг хүн гэдэг бол ямар хүнийг хэлдэг вэ гэхээр хүнийг одоо өөрөөдөө ашигтайгаар хүнийг хохироож өөртөө ашигтайгаар хүнийг баллах хэрэгтэй байхгүй юу? Хүн хэрвээ айхтар байсан бол монголчууд ч юм болохоор өөрт нь ямар ч ашиггүй өөрөө бараг л дагаад хохирохоор байхад ч хүнийг хохироход байдаг. Гэхдээ наад хүнээ чи хохироож баллаа. Тэглээгээд чи өөрөө бас хохирно шүү дээ. Тийм. Тэр хамаагүй гэж байгаа байхгүй юу? Чи бүгдээ олигтой хүмүүс үсгүй болвол ирээдүйд одоо чиний шүрхэж чи хэцүүчтэй шам. Хамаагүй л гэж байгаа байхгүй юу? Яа вэ? Ингээд энэ одоо тэр түрүүн чи хэлсэн шашин гэдэг шашны байгууллагууд бол ер нь хүн бол бүтэхгүй шүү. Хүнийг яаж хүмүүжүүлэх вэ? Хүнийг яаж хүн болгох вэ гэдэг дээр л ажиллаж байгаа шүү дээ. Тэр исламын шашин, буддын шашин, христийн шашин, күнзийн шашин энэ бүгдүүд яг уу дорныхын шашнууд бол философитойгоо холилдоо явжтэй. За христийн шашин бол философосоо нэг жоохон дурстай байдیں۔ Гэхдээ ерөнхийдөө яг цаанаа болоод хамт яваад байдیں۔ Энэ бүгд бол ерөнхийдөө философоос гаралтай хүн бүтэхгүй хүнийг засаж янзлаарай гэсэн онол дээр л явж байгаа байхгүй юу? Юу нь бүтэхгүй юм? Эндээ бүтэхгүй. Энийг янзлах хэрэгтэй. Ухааныг нь янзлах хэрэгтэй. Тийм үү?
ухааны гайгүй болтол маш их удна. 11, 2, 3 нас хүртлээр хүүхэд байж байгаа дараа нь шинжилгээ нас руу орно шүү дээ. Охин хүүхэд эмэгтэй хүн болох шинжилгээ нас руу орно. Эрэгтэй хүүхдийн тархинд маш том өөрчлөлт орж хөвгүүнээ тийм үү? Хөвгүүн гэдэг нэртэй болж эхэлнэ. Тэгээ бүгдийг ч нэг тийнейжер гэж нэрлэдэг байгаа шүү дээ. За тэгээд тэндээсээ хүүхэд залуу хүн хоёрын завсар нэг 23, 4 нас хүртэл 11, 2 наснаас 23, 4 нас хүртэл нэг 10 жилийн дотор хүүхэдч биш, насанд хүрсэн ч биш нөхдүүд яваад байгаа шүү дээ. Энэ нь бол болоогүй. Би бол ээж аваасаа өндөр болчихсон. Тийм. Өндөр залуучууд автобусны дотор. Гэхдээ энэ болоогүй. За тэгээд тэднийг яаж залуу нас руу н оруулах вэ? Маш том үйл ажиллагаа хэрэгтэй. Тэрийн дээр нэг ихтэй сургууль янз бүрийн юмар нэрлээд байгаа шүү дээ. Бид нар зүгээр диплом авдаг гэж ойлгоод байгаа шүү дээ. Гэтэл энэ их цэцэрлэг 10 жилийн сургууль, ихтэй сургууль чинь хүнийг хүн болгоход бүх үйл ажиллагаанууд байхгүй юу? Тэгэхээр энэ бүх үйл ажиллагааг чинь бид нар залдаад мөнгө олдог бизнес болгоод диплом зардаг ихтэй сургууль бол бизнес болгочихор чинь бид нар ямар нэг байдлаар хүний нийгэм үүсэх ямарч боломжгүй болчиход байгаа юм. Тэгээд би ч нөгөө нэг энэ олон зуун философчдын номыг уншсан, 3000 жилийн түүхтэй философчдын номнуудыг уншчихсан, герман хэл дээр, англи хэл дээр 10 хэдэн жил уншсан. Тэгээд Монгол орныг ирж Монгол орны нөхцөл байдал, боловсролын систем, энэ шашин юу гэдгийг төр улс төрийн бүх системүүдийг чи хараад би чинь шоконд орчиж байгаа байхгүй. Ингэж болохгүй шүү дээ. Тэгээ шоконд ороод ингэж болохгүй шүү дээ гэж хэлчихээр чи одоо уурлаад байна шүү дээ. Тийм. Хэн ч гэсэн тэгнэлээ мэдээж дутагдлыг нь хэлэхээр юу гэж хүлээж авах вэ? Энэ философи гэдэг бол хүн гэдэг бол ийм хэцүү байхгүй. Бид нар ийм хэцүү үйл явцыг арай дэндүү бодлоотуулж, булхаатуулж, найрч, залилж мэхэлж байгаа байхгүй. Арай дэндүү. Энэ болохгүй. Энэ болохгүй. Тэгэл би чи ингээд одоо өөрийнхөө хариуцлагыг ухамсарлаад ясвартхуунтай одоо тэгэл хандаад байгаа шүү дээ. Маш хэцүү хүн гэдэг бол. Хүн гэдэг бол ерөөсөө тэр чигээр онцг. Хүн болгон сонин хүүхэд настай ямар хүүхэд нас өнгөрөөсөн юу харсан гэдэг шүү дээ. Тийм. Хүүхэд юу харсан тэр хүний инлүү орчдөг байхгүй. Тэгэд энд нь асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр аль болох одоо энэ интернет рүү орох, муухай зургнууд харах, муухай видеонууд үзэх энийг чинь хорих хэрэгтэй байхгүй. Энэ инлүү орчдөг гэдэг чинь би сайн мэдчихэж шүү дээ. Өөрөө ч би Холливуудын хоррор янз бүрийн фильмүүд үзэх дурггүй шүү дээ. Яг бол тэр их муухай хүн алж байгаа зургнуудыг чинь харж хаад тархинд орчдөг байхгүй. Тэгээд өстө солиорж биш шүү дээ. Тэгэхээр яаж энэ одоо тэр хүний тэр бие ба ухаан хоёрыг яаж ялгаж салгаж тэрэн дээр улс орн ажилтдаг гэдэг чинь тэрэн дээр байхгүй. Тэгээд энэ исламын шашин тэр мөргөл хийж байгаа хятадууд тэр сургууль хүмүүжил боловсрол аягүй анхаарж байгаа эндхүү тэр олон шашинтай бурхантай байгаа бид чинь цаана шалтгаантай байхгүй. Кристийн шашин ямар амар үлээ сүм хий тэдний одоо Кристийн сүмэд ороод бүх үйл ажиллагаанууд нь оролцсон хүмүүс бол гайхамшигтай дуу чимээ тэр үнэр танар маш одоо гоёмсог тансаг байдаг чинь хүний энийг л янзлах гэдэг шүү дээ. Бүтэн сайн болгонд ирж мөргөл хий гэдэг чинь энийгээ бүтэн сайн болгонд ирж цэвэрлэгээд байна шүү дээ. Исламын шашинд өдөрт заавал мөргөлөө хий гэдэг чинь энийгээ цэвэрлэл гэж хэлээд байна шүү дээ. Өдөрт 3 удаа тий арга. Тий тэр чинь энд яг бол эн чинь харлаа тэгэл дуусах байхгүй. Чи муухай юм харлаа тэгэл дуусаа. Чи муухай фильм, муухай видео үзлээ тэгэл дуусаа. Энэ чинь зөвхөн философч сүүл тарих судлаачид хүртэл судлаад тийм үү олчихсан байхгүй. Тэгэхээр энэ муу муухай одоо хүний хүмүүжлийг одоо энэ шууд хараад толгоор нь ороод бодол олоод бодол нь үйлдэл болдог процессыг
шууд эсрэг талыг юм бодъё л да, муу мухагийн эсрэг юм бодоо. Хүн төрөөл шууд эхийн ээж дээрээ одоо сүүгээ одоо уугаад ингэ явж байгаа шууд эхийн хайраар үлэгдүүлдэг тийм үү. Эхийн хайрт одоо унтдаг. Тэгээ явж байгууд энэ одоо шашныг яагаад хүмүүс анх номлосон, философчд яагаад энэ өөрсдийнхөө номоо бичсэн, та бас яагаад номоо бичиж байгаа гингүүд ер нь нийгмээ хайрлаж байгаа л хайр юм болов уу гэж хараад байгаа хөх тийм. Хайр гэдэг юм Тийм шүү дээ. агуу хүнээс л одоо амьтан ч гэсэн бас байдаг баг. Гэтэ яг хүний хайр бол цаараа өөр байгаа гэх шиг байна тийм үү. Тэгэхээр энэ хайрын талаа хоёлоо илүү яриул яг хүүхэд нас чинь нөгөө хүүхэд чи арчаагүй байхгүй юу? Би хэлсэн чинь 12 3 нас хүртэл арчаагүй. Манайд л ингээд хүүхдийг ерөөсөө мухаа том шиг харцаад байгаа байхгүй юу? Ийм болохгүй байхгүй юу? Ялангуяа ээж хүн бол хүүхдээ хизээч ганцаарангийн нэг тэнд орхиж болохгүй байхгүй юу? Дандаа хажуудаа авч явж байгаа хэрэгтэй. Ийм бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ээж байхгүй байна. Нэг л өдөр байхгүй хаа тэгэл дуусаа. Тийм. Юус ядуу дахиад тэгээд нөгөө нэг хамгаалах энд нь хамгаалах сэтгэл зүйн үсэл тэгэл тэр чинь сэтгэл зүйн асуудалд орж ирж байгаа. Тэгэл цаашлах тусам за тэгээд сар орхихоо жил орхих юм бол тэгээд дуусаа. Тэр хүүхэд бол тэгээд насан туршдаа сэтгэл зүйн асуудалтай байна. Яагаад тэр Африкийн, энэ Арабын, Японы тийм үү, Хятадын, Оросын ээж нар хүүхдээ хажуугаас салахгүй байна. Тэд нар мэдчихэж шүү дээ. Манад бол хүүхдийг бол дааж тоххгүй. Тэгээд бүгд гэдэг сүлд ийм хамгаалах механизм хайгаал нөхөр дээрээ аавгаа хайгаад эхнэр дээрээ ээжигээ хайгаад ингээл ийм тэнд хайгаал яваад идэх байхгүй юу. Багдаа тэр хайрыг үзээгүй учраас тэр хайр гэдэг чинь зүгээр нэг би чамд хайртай шүү, хоол унд, хувцас гунар энэ тэрийг гэсэн хайр биш байхгүй. Эд зүйл, эд барааны хайр биш байхгүй. Сэтгэлийн хайр байхгүй. Сэтгэлийн хайрыг чинь дотроосоо гаргаж ирнэ. Гэтэл нөгөө хүүхдээ хайрлаж чадахгүй ээжийг чинь цаана байгаа тэр ээжийн ээж бас тэр ээжийг яаж хайраад яаж хүмүүжүүлсэн. Тэр нь байсан уу байгаагүй. Тэгвэл байхгүй. Ингээд нэг чи дам дамаа юм болдог байхгүй. Тийм амар биш. Тэгэхээр энэ хайраар өссөн маш их хажуудаа ээжтэйгээ ээж нь хайрлаж байсан тийм хүмүүсийн мэдээж хайр одоо хэтэрхий байж болохгүй тийм. Хэтэрхий байх чих осолтой. Хүүхдийн бүр ингэ ялхаар нь байлгаад байдаг байхгүй. Аа. Тэр чинь бас хажууд нь хүмүүжүүлсэн хайр байхгүй. Бүх юмар хангасан хайр биш. Цутгсан хайр биш. Тийм. Хүмүүжүүлсэн хайр. Тэгэхээр энэ чинь манай ерөөсөө сэтгэл зүйн хааж яригддаг байхгүй. Тэр энэ хийн хайраас илүү нийгмээ яаж тэр чигт нь одоо хайраар дүүрэх вэ? Одоо бишүүд ингээл зам дээр явж байгаагууд хүмүүс хоёр жолооч сигналдаад гарч ирээл зодтолтоод би одоо хайр найргуу нүдэж штэ. Тэр нийгэм ямар ч хайргүй болсон юм шатаа санагдал байна л да. Монголч гэлтгүү дэлхийд даяараа тийм үү? Одоо газд болж байгаа үйл явдлууд ингээ харангууд ерөөсөө л хайр байхгүй. Тэр энэ дэлхийг яаж хайраар дүүрэх ёстой? Яах тэн дээр бэлгээд бол манайд бол яг тэр хайр бол тийм байгаа. За бусад орн руу нэг ороод юу тэр орнууд тэгэл нэгэнд олон зуун сая болчихсон тийм үү? Нэгэн тэр хууль дүрм ёс суртахуй ямар нэг байдлаар биелэгдээд байна шүү дээ тэр орнууд чинь. Тиймээс олон хүнтэй болчихсон гоё цэвэрхэн хотуудтай байна шүү дээ. Бид нар мэдж байгаа шүү дээ. Гадаад руу одоо ингээд бүгдээрээ зунжангаа тэгэл одоо бүгд гадаад явж байгаа шүү дээ. Тэгээ гадаадын хотуудыг ямар гоё цэвэрхэн юм бэ, ямар гоё юм бэ гэж селфи дараад найснал руугаа явуулаад байгаа шүү дээ. Тийм. Тэгэл Монголынхаа онгоцны бодлоор буугаад тэгэл бүдүүлэг нь эхэлдэг шүү дээ. Нэг л их соёлтой гадуур явж хаад тэгээд гадны муухай юмыг бушуухан шиг нэг олж харж нэг тайвширдаг. Энд ч гэсэн юм байж штэ гэж. Тийм. Хайж байгаад олддог штэ муухайг. Муухай юм байж таа. Тарс би хэлээд байгаа штэ. Гадаадаар муухай байгаа. Гэхдээ 10%. Манай чи 90% штэ. Тийм. Хувийг л ярих хэрэгтэй байхгүй юу? Тэгээд муулж байгаа юм биш. Яг л ийм байхаас өөр аргагүй. Яг л бид нар чинь 90 онд яасан ч яад ингээл одоо солиорлоо шүү дээ. Бид нар чи ямар ч ёс суртахуунд өнөөдөр ч ёс суртахуунд дургу өнөөдөр ч мэдлэг боловсрол дургу хэвээрээ дипломыг мөнгөний төлж авдаг хэвээрээ ээж авч тэр энэ мэдж байгаа. Тий. Өнөөдөр бид нар хэвээрээ шүү дээ. Тэгэл худлаа нэг баха янз бүрийн улс төрийн нам зам ярьдаг. Бид эртээ хэлсэн шүү дээ улс төрийн намд өрдөө ямар ч хамаагүй.
Тэгээ өндөр яг ингээд би ингээд явсаар гал ингээд Монгол руу орчиход ингээд тэгэл нэг баахан такси жолоочнууд л байж байгаа. Ингээд баахан такси тохиолдол. Тийм. Хинч такси болчдөг. Ажилтнаач такси болчдөг. Ажилгүйч такси болчдөг. Хотынхонч такси болчдөг. Хөдөөнийхөнч такси болчдөг. За тэгэл бүгдээрээ ямар ч утгагүй захууд бүгдээрээ ингээл 10 20 лангуу хориулаа адилхан бараа зардаг ч юм уу. Тэрхийн хаана юм ба. Тэр битүү тэгэл зүгээр л одоо хятаас юм оруулж ирээл бүгдээрээ адилхан юм зардаг. Юм зардаг л хүмүүс болчихлоо шүү дээ. Тэг ирэнгөө огшин залуугүй зардаг. Тэгээ дундаас юм унгадаг, залилдаг, мэгэлдэг. За тэгээд жоохон булчин сүрмэстэй болоод ирэхээр жоохон бүх мөхөрхөө болоод ирэхээр би хамгаалагч нь болчдөг. Тийм. Одоо ерөөсөд хаад бол булчин сүрмэсээр гайхуулсан ийм тийм. Булчингаа томруулахын оронд ухаанаа томруулах гэж хэлээд байгаа шүү дээ. Бади билдинг дотор ингээд булчингаа томруулаад төмөргөөд байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ энийг жоохон томруулаач. Тэг эндээ мөнгө зарцуулаач. Булчиндаа мөнгө зарцуулаад байгаа байхгүй юу? Одоо энэ ээж нар юм уу, эхнэрүүд юм уу, найз нар бол хэлэх хэрэгтэй. Тэг бади билдинг төмөр өрөө зогсож байгаа нөхдөд. Үгүй чи одоо болио найзаа. Тэ чи жоохон ухаандаа жоохон юм оруулаач тий. Ухаанаа жоохон томруулаад. Магадгүй бас хайраа томруул те, зүрхээ томруул. Тэгвэл ухаан томроод ирэхээр чинь хайр гэдгийг чи ойлгож эхлэх байхгүй юу? Төмөртэй ноцолж байгаа юм чинь ямар юуны хайр байх вэ тийм. Тэгээ хайрыг ер нь юу гэж ойлгох хэрэгтэй юм болоо? Хайр бол ер нь бол бас хэцүү сэдвэл ахлаа. Харин тийм маш том сэдвүүд яг ерөөдөө эхнээс яг анх бол ерөөдөө дандаа бурхны хайр ярьж байгаа шүү дээ. Тийм ээ. Ер нь бол яг хүмүүсийн хоорондын хайр бол яг тэгэл сүүлд хайр гэдэг ойлголт гарч ирсэн. Анхдагч хүмүүсийн хоорондох бол дандаа дур тачаал л явж байгаа шүү дээ. Тий. Тэгэл эрэгтэй хүн эмэгтэй хүн харлаа. Тэгэл ачин болоод эхэлдэг. Ээж нар бол яг хүүхэд нэг нь багада арчаагүй учраас хамгаалах хэрэгтэй. Ерөнхийдөө хамгаалагч нар байхгүй ээж нар чинь. Тий. Яг хүмүүжүүлж хайрлал сайн байна, баярлалаа. Чадахгүй бол одоо олигтойхон шиг хамгаалах хэрэгтэй. Гадны дайралтуудаас. Тий. Ямар ч үсэн хоолтой байлгаараа, дулаахан байлгаараа, хувцастай байлгаараа баярлалаа. Бидний нэг том хайрууд яриад байгаа ч өнөөдөр Кристийн, Будда одоо юу тий одоо ногоон дарих гэдэг чинь бас хайрын бурхан байж байгаа шүү дээ. Чамд туслуулна. Тийм үү? За тэгэл одоо янз бүрийн исламын шашинд Аллах энэ төр гэл бүгд л дандаа яаж байгааг бол хүн төрөлхтнийг нийтээр нь бүгдээр ингэ хайрладаг шүү. Хамгаалдаг шүү. Тэгмчээс тийшээ тундаа шүтээд Аллахтаа шүтээд явж байгаа шүү дээ. Тэгвэл энд муухай хүн байлаа. Энийг би өршөөлөө. Таны нэрийн өмнөөс, Бурхны нэрийн өмнөөс өршөөлөө. Муухай хүмүүс байна. Тийм. Тэрийг яаж засаж янзлж авах вэ? Тэр том яг хайрууд бол яваад байгаа шүү. Тэр бол том хайр. Тийм. Бүх хүнийг хайрлсан хайр ялгахгүй. Ихийн хайрууд бол их осолтой байдаг. Зөвхөн өөрийнхөө хүүхдийг хайрлах гэдэг. Тэгдэр их осолтой. Тийм. Бүх хүүхдэд айлын хүүхдэд ч гэсэн ялгаагүй хайртай болно. Тэрийг хайр гэж нэрлэнэ. За бусад эмэгтэйчүүдийг хүнддэг болов за эхнэртэй ястаа хайртай байна. Тийм. Зөвхөн эхнэрээ хайрладаг ч гэдэг өөр эмэгтэйчүүдийг хүнддэг бол тэр хайртай ямар ч хамаагүй. Тэгэхээр энэ хайр гэдэг монголчууд ерөөсөө дахиж гэж ярьж гаргаж ирж бүр онлайн төвшөнд буулгах хэрэгтэй байна. Одоо жишээлбэл тэр хайрууд дотор чинь тэр нөгөө нэг тэр эротик хайр тийм үү? Хүнийг хүндэтгэж хайрлах хайр гэдэг хоёр өөр хайр яваад байгаа шүү. Эротик бол тэгэл эротик руу явж шít. Секс хийж амарна. Нөгөө талын хайр бол секс, мекс, эд, хөрөнгө, мөнгө, төгрөг ямар ч хамаагүй гэсэн хайр. Нөхцөл тавихгүй хайр. Арай илүү дээгүүр хайр тийм үү? Том хайр. Дээгүүр хайр. Хайр. Сургалтал тийм үү? Мастер, багш, шашин, философи, сургууль хүмүүжүүд өчнөө тэргээр дайрна. Тэгжээж гарч ирнэ.
Тийм. Мгм. Он бол олон зуун жилийн ном, олон зуун жилийн одоо бид нар ч нэг өвгдөө эцэг үхий ярих дуртай шүү дээ. Тэгээд тэд нар ганц хайрын ном бичээгүй. Жинхэнэ эцэг үхтэй өвгдөөцтэй газар бол хайрыг ойлгоно. Мэднэ. Манад бол боломжгүй. Тийм. Бид нар яг социализм үед нэг жоохон зүгээр хосуудын хоорондын хайрыг л ойлгосон. Нөгөө романууд, кино, фильмүүд орж ирсэн учраас тэрнээс өмнө бол бидэрт хайр ярих юм боломж байхгүй шүү дээ. Мгм. Малчин ийм нүүдэлчин ийм байгалийн халуун хөвгөнд яаж байгаа хүмүүс бол хайр ихээсээ илүү зүгээр л жоохон яндаа л гэсэн тийм өвдөл юм одоо юу юм тэмхүү юм явж байгаа шүү дээ. Аа. Идэгчгүй ингэчгүй гэсэн болгоомжилсан сэтгэл зовсон хайраасаа илүү их сэтгэл зовж байгаа юм л да. Хайр чинь ирээдүйд зориулсан юм баггүй. Сайн сайхан явхад, сайн сайхан амьдрахад. Тэгэхээр одоо нийгэмд юу гэдэг нэг одоо хэцүү хөвгт байлаа ч үгүй л та ээж аав нь чирсэн ч юм уу эсвэл ингээл бие биеийг өвддөг ч юм уу. Тэгэл тэр хөвгт ингээл нийгэмд ороод ирэхэд тэр хөвгтийг одоо чи ийм асуудалтай мэд хайд явахгүй яаж нийгмээрээ тэр хөвгтийг хайрлаад юу гэдэг хүн болгодог ч юм уу. Ингээ явахад уг нь бол тийм л нийгэм өөрөө хайраад дүүрэн байж уг нь бид бүхэн өөрсдөө хүмүүсүүдэнд зааж авалтай. Зааж авал гэдэг сэдв бол өөрөө бас том сэдв байх л та. Тэгэхээр юу гэдэг ингээ явахлаа болов гэж бодчихлоо юм л та тийм үү. Тэгэхээр Би нэг жишээ сонсож байгаа нэг 15 6 настай охин 2 3 хоног гэрээсээ алга болсон юм байна л. Тэгээд гэрийнхэн зовоод өгөө юм болоод тий. Одоо яг Улаанбаатар олон жилийн өмнө. За. Яг л зүгээр л жоохон алга болчихгүй да. Тэгээд 15 6 одоо алга болгоч гэжтэй тэгээд нэг 2 хоног л одоо тэгээд найз нараа хаагур явсан дийсэн юм уу? Харт амиг татсан юм уу? Тэгээ одоо нэг өдрийн дараа ч юм уу 2 өдрийн дараа гэртээ ороод ирэхгүй. Тэр чинь нэг аав нь уурлаад алдчихгүй юу? Америкийн хуулиар бол хүүхдээ алгадах бол одоо хүчирхийлэлээс та аасаашил тийм үү нийгмийн бузар этгээд ерөөсө цагдаа нар тийм үү барьж аваад багж хордог байхгүй юу? Эсвэл хүүхдийг аваачаад асамжийн тийм газар авчиад хийгээд хийчдэг байхгүй юу? Авчиждаг байхгүй юу? Тэгэр орныхонд нийлэхгүй. Ийм хоёр юм байдаг байхгүй юу? Одоо Францч байдаг, Германч байдаг. Европын орнууд байдаг. Манайх ч хөөргө тийм мэдэхгүй. Яг бол аав нь цалингаа авчид тэр гэр орныхоо нэг юм дижээдэг. Манай улс чинь дижээнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд Америкийн тэр хуулийг манай чинь хуулаад авчихсан. Шууд ингээд орчуулсан. Тэгэд ямар ч утгагүй болчих واخхой тэрэ. Нөгөө цалиа авч ирсэн аавын 24 цаг 48 цаг аваа явчихсан. Нөгөө охин нь яг юугаач мэдэхгүй нэг жоохон тэнцээд ороод ирсэн. Тэгээд Америкийн хууль орчуулсан. Америкт бол тэр хүүхэд байна уу, хэн байна уу? Тэр Европ баруун ертөнцийн ерөнхийдөө ямар нэг хэмжээгээр хүүхэд болгоныг ирээдүйд энэ улсын төлөө зүтгэх иргэдгээд маш их одоо хамгаалтанд авдаг байхгүй юу? Хүүхдийн мөнгө зөнгө одоо юу байдгийг янз бүрийн юмар. Тийм сургууль боловсрол үнэгүй шүү дээ энэ бол. Бид нар мэдж байгаа. Манайд л хувийн дэд сургууль, хувийн 10 жилийн сургуулиуд байгаа шүү дээ. Тэгэхээр чинь нэгэн тийм төрөн тэр хүүхдэд хамгаалдаг газрын хуулиар манайд төрөн хүүхдэд тоодгүй газар чигж тийм хачин тийм орнуудын иргэн болгох гэж иргэнээ эртнээс ээж авсан салгаж авах тийм төрийн бодлоготой улсын хуулиар аав 48 цагт авч хийж байгаа байхгүй. Тэр одоо Монгол аав Америк гэсэн хүүхдэд алгацснаас болоод Америкийн хуулиар гаж бүр баларсан юм түүхэд байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар ер нь хэн блэ хизээ эсгийгээрээс гарч ирсэн блэ. Тийм Улаанбаатар хот 1949 оноос л хойш нэг хот шиг болох гэсэн Орос гэд хоёр босгосон шүү дээ. Бид нар ямар түүхтэй блэ, хаанаас эхэлсэн блэ гэдгээ бид чинь мэдэхгүй. Зүгээр хүн төрлөختний бусад орны түүх, бусад орны жишээг сонсонгуудаа л өөрсдөө шууд харьцуулаад явчихж байгаа байхгүй. Америкаар жишээ аваад чах шиг, Японоор жишээ аваад чах шиг. Японч 120 сая мэддэг шүү дээ. Ямар том утгатай байлээ. Хуурстай амар шүү дээ Америк. Яг Японч газар нутгаа үзүүлэхээр. Тэгэхээр тийм юмыг бид нар зүгээр л одоо ингээл гадны юмыг хуулаад ингээл тэгэл либертар арчлал одоо юу гэдгийг хүний эрх гэдэргээд тэр бид нар нэг шаардлагагүй. Тэгэхээр Монголын энэ ээж авч хөргийн энэ хүүхдүүд яаж
ийгэл авчих гээд байж штэ. Тий. Яаж игээл нэг хоолтой болгоод яаж игээл ингэж байгаа нэг явуулчих юмсан. Яг бол цаан чинь аймаар байгаа. Нийгэм чинь аймаар. Тий. Үнэхээр уурлаад алхатгаас өөр байгаа. Тий. Тэгээд одоо юм нэг зэрлэг бүдүүлэг аваад авч байгаа гэж. Тэгээ ийм нарийн хүн төрөлхтний хүний нийгмийн ёс суртахууны сургууль хүмүүжлийн боловсролын том сэдвүүд бол бидэрт бол ерөөсөө орж ирээчгүй, ойлгоочгүй, хүлээж аваачгүй. Тэгээ сүүлд бичээдээр үндсэн хууль ярьсан шүү дээ. Үндсэн хуулиод бидэрт орж ирээчгүй, хүлээж аваачгүй. Тэгээ нэг цаасан дээр ойлгоогүй баахан бичгсэн л байгаа шүү дээ. Тэгэл хүндэл гэдэг байгаа шүү дээ. Тэгээд одоо хормын ортон дээр ч гэсэн баахан гэрэлж байгаа одоо хосууд удахгүй салтж байгаа шүү дээ ер нь бол. Тэгэл нөө ээж аав нь бүгд чинь бол гинжиг төвсөлсөн байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо хоёулаа ингээд тийм үү? Ганцхан гинжээр гэдэг шиг гинжээр хоёулаа олгогдож байгаа байхгүй юу? Одоо ээж аав нар чинь одоо шууд наадам цагаан сар баяраар шууд хүүхдүүдэд тэгж байгаа шүү дээ. Одоо чи хизээ хүнтээс авах чинь хизээ хүүхдтэй болох чинь гэх. Тэгэл нөгөө хүүхдүүд нь одоо эдэн заа хүнтээс авахгүй болохгүй мэл хайргүй ч гэсэн бараг очиж суудаг. Тиймэрхүү юм бол бас анзаардаг миний үеийнх нь бол тий. Тэгээ маань чи ерөнхийдөө тэгэл яг ер нь бол тэгэл бид нар чинь маш их тийм хүчирхийллийн ардууд л да маш их хүчирхийлэл. Тэгэхээр чинь ерөөсөө хайргүй л гэсэн үг юм шүү бид нар ч одоо. Тийм ерөөсөө бүх юм хүчээр шийддэг. Бовчинтай яагаад тэр одоо энэ улс төрийн янз бүрийн хурдан гишүүн чи хүн бай сайд чи ямар ч ингээл 30 мж өгөмсөөр ингээд цээжин төхөйгээд байгаа. Тэр чинь өтөө төмөр өргөцсөн нөхдүүд байгаа байхгүй. Энд болоо. Тэ чи одоо мэдэн шүү дээ. Бөмбөсөн 30 мж ихтэл юм зогсож идэг шүү дээ. Нэг бол гидсэн бөмбөсөн нэг бол цээж ингээд зогсоод идэг шүү дээ. Нэг бол гидсэн бөмбөсөн нэг бол цээжин бөмбөсөн лаа л та. Гидсэн бөмбөсүүд нь бол яг одоо тэгээ нэг яадаг юу нэгсээд өрн нэгсээд ирэхээр чинь нөгөө залхуу ажилгүй ер нь шүү дээ хоёр төрлийн ажилгүй хүн байдаг байхгүй юу? Нэг нь бол нөгөө мэрэгжил зэрэгцээсээ болоод ажил олддоггүй ажилгүй хүмүүс. Нөгөөх нь хэд их мөнгөтэй болчихоор ажлыг шаардахгүй болчдөг. Тэг ажилгүй. Энэ парадокс гэдэг байхгүй юу? Тэг одоо чи би хэлсэн шүү дээ. Хурлын гишүүн баг баячууд дарга нар улс төрийн хуучдын хүүхдүүд тэнд яваад орчлоо шүү дээ. Тэд нар тэр хурлын гишүүний цалин яста зүгээр хармоны мөнгө байхгүй юу? Нөгөө талд нь хөөрхий тэр цалин яста амьдралын зарим хүмүүсийг авч явж байгаа шүү дээ. Та ер нь Монгол хүнийг залах уу гэж боддгоо. Гэхдээ залах уу гэдэг чинь биш. Залах уу чи одоо хоёр төрлийн залхууд байдаг л да. Нэг нь бол яг тэ юунд жоохон урам гутраа залхуурах. Тэ ажиллаад нэмэргүй, хийгээд нэмэргүй тийм үү? Тэгэхээр за гэдэг ингээд хайчих. Тэгээд нэг залхуурах. Нөгөө залх нь бол яг тэгэл хүнээр л хийх гэсэн. Тэг залхуурж агаад хүнээр л хийх гэсэн. Өөрөө хөдлөх дургу, өөрөө хийх дургу. Тийм залхуунууд хоёр төрлийн залхуу байгаа шүү дээ. Одоо бусад орныг ингэж харангууд маш их хөдөлмөрч байна шүү дээ тий ард иргэд нь. Маш их хөдөлмөрлөл би яагаад нэг хөдөлмөрлөд байгаа ингэж харангууд одоо өөрсдөө ч нэг баяжхаад байгаасаа гэхээс илүү дараагийн үедээ энэ усаа сайхан болгочихсон гэсэн нэг тийм хайр нь ундраад бараг ингэж хөдөлмөрлөлийн болов гэж бараг зарим усыг бас харах зүг юм шиг тийм ээ. Тий яг Монголч одоо тэгэл хүний өмнөөс хөдөлчих вэ гэсэн нэг тийм яваад байдаг шүү дээ. Тэр чинь ерөөсөө хайргүй л гэсэн нөгөө миний хэлгээд байгаа. Нэг юунд Фукуокад нэг хуралд оролцчихад тэгээ гудамжаар малах гэсэн чинь 5-6 хүн ингээд зүйлэг мүлэг тэр явгын хүний замын тэр юм янзлж байсан байхгүй. Тэгэхээр 5-6-аа ингээд зүгээр ингээд ажиглаад нэг нь ч зогсохгүй байгаа байхгүй. Бид ингээд Улаанбаатар гэж явж байгаа хаан чин зам ч юм уу тийм хөдөө ч юм уу явж байгаа нэг зам засж байгаа янз бүр хараад ганцхан хүн юм уу хоёр хүн ажилласан 4-5 нь уцаа хартсан юм уу эсвэл 4-5 зүгээр ийш шаардцаа зогсож байгаа байхгүй. Ихэнх нь зүгээр зогсож байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө яаж хүнээр л хэлчих гээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө шодрогоосоо тийм үү тэгх ширэх эрхчлөөг нийгмийн чухал юмнуудыг ерөөсөө яриха боли тийм зүгээр л ер нь нэг тийм за арайчтэй ингэж арай болохгүй тий бас ажиллах ёстой шүү дээ. Нэг нь л ингээд адилхан цалин авч адилхан ажиллах гэж ирсэн юм гэсэн. Тэр нэг наад захын жижигхэн хүмүүс л байна шүү дээ. Жижиг бяцхан хүмүүс л тэр үл байхгүй байхгүй.
Тэгээд зам хийдэг Японочдыг харахад за энэ дээр хүн бүдрээд унчих үү гэсэн дээр одоо хайрнаас ургаал одоо яаж гоё юм ичхүү гэж дизайн хийж байгаа шүү дээ. Харин Одоо тийм Монголд яг бол яриад байгаа юм хайр гэдэг чинь айгүй тийм мэдээж юм байгаа байхгүй юу? Нэг тийм том чухал хүн зааж ингэр зүгээр л дотроос л зүгээр л нэг миний хайр л хөдөлж шүү дээ. Нэг үгүй яг нэг хүнийг тэгж хайрлаж जैन. Тэгчээсээ энэ хүмүүс битэн бодроод унчаасаа тэгчээсээ ингэчээсээ гэж бодож जैन. манад бол хамаагүй шүү дээ. Тэрэгтэй хүн одоо бүдрээ Монгол унчих үү одоо яаж ч үгүй гэсэн хамаагүй те Монгол зам хийж байгаа хүмүүс одоо бүдрээ унчих үү ямар ч хамаахгүй. Би л мөнгө аваад одоо яаж явах юм бол энэ хүн дараа нь гимтнүү байна уу надад бол хамаагүй л гэж шүү дээ. Тэгээ одоо ер нь бол би нөгөө хэлээд байгаа шүү дээ. Яг Монгол гэж байхгүй, Монгол хүн гэж байхгүй. Яг Монгол хэл гэж байхгүй гэж би хэлээд байгаа шүү дээ. Энд чинь ерөөдөө татар, казак, бурят тийм үү? Тэгээ Монгол улсын иргэд те өнөөдрийн Одоо Тува юу гэдэг хайлмаг одоо юу гэдэг Алтай уулсынхан одоо тийм үү ойрд одоо юу гэдэг би чим олон төрлийн ардуучиг хоорондоо нэг тийм эв түнжин муутай. Одоо наадмаар ямар хоорондоо эв түнжин муудах. Тэнд Монгол гэдэг юм одоо устсан шүү дээ. Тэгээд бүгдээрээ нутгархаад одоо жалаг довдоод одоо хальчин болно шүү дээ. Тийм. Тэгэхээр бидэд үндсэн ийм нэг identity гэж нэг юм байгаа шүү дээ. Үндсэн мэддэг Монгол гэдэг тийм үү? Таних тэмдэг, Монгол гэдэг ёс суртахуун, Монгол гэдэг хүмүүжил, Монгол гэдэг түүх байхгүй учраас энэ олон төрлийн эсгий гэрийн ардууд чинь нэг юмхэл байгаа байхгүй. Социализм үед яг хооронд нь нийлүүлээд утгаа тийм үү хооронд нь суулгаж амьдруулад нэг оролдох гэж үзсэн л дээ. Тэгээд бас хөтлөхүүдсэн л дээ. Тийм. Тэрнээс ч салж ийсээ суугаад, энэс салж ийсээ суугаад сүд рүүгээ ажилласаа ч халагдаад л мөрөө. Бид нар чинь хүний нийгмийг бүтээж ерөөс чадахгүй байсан шүү дээ. Гэсэн мөртлөө ачсан орон гэдэг байгаа ш нэг инээдүнтэй. Бүр асар өндөр түвшинд очиж байгаад ажил ярина гэхээс биш. Зүгээр дураараа хүний аавгаг булааж авч суугаад төрийнхөө мөнгийг булааж аваад Америк руу зүхтаачдаг ийм хүмүүс юу ямар наад захын хүн ёсны юм ярих хэцүү. Бид нар бол хүн ёсны асар их дутагдaltaй. Тийм. Тэгэхээр философч миний хувьд бол ерөөсөө философи дөнгөжл нэг эхлэх хэрэгтэй тийм л төвшөндөө одоо би одоо явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо таны зүгээс би ярих гэдэг нь шүү дээ. Таны зүгээс одоо бид нэр яавал илүү их нийгмээ одоо бүр амар хайраар бэлгсэн дүүрэн нийгэм болох юм гэхэд ядаж энэ бүр энэ одоо хайр байхгүй гэж тэ байхгүй. To be or not to be гэдэг шиг одоо хайр to be юм уу not to be юм уу not to be л байгаа даа шүү дээ. Тэгээ хайр байхгүй. Тэрнийг яаж л хайр байгаа болох чиглэл рүү явах юм бол зөв. Зөвхөн өөрийнхөө ээжтэй хайртай, зөвхөн өөрийнхөө хүүхдтэй хайртай гэдэг шүү дээ. Зөвхөн өөрийнхөө эхнэртэй хайртай, зөвхөн өөрийнхөө нөхөртэй хайртай гэдэг. Тэр явахгүй шүү дээ. Монголч нь араас нь амар одоо болох хэрэгтэй. Тэгээ хайрын тухай дуу, ээж аавын тухай дуу, нутаг хүсний тухай дуу гэх юм бол одонгуудыг бас болох хэрэгтэй. Ингээд Монгол хамгийн ихтэй. Сая 6 сар чинь төгсөд болох чинь тийм үү? 10 жилийн хүүхдүүд медаль зүвчгсэн гараад ирж байгаа. Ээжнэр цаанаас одон зүвчгсэн гараад ирж байгаа. Аав нар цаанаас алтан гадаас скватрын одоо юу гэдгийг төрийн одоо сойрхол мөрөлд юу зарим нь Чингисийн одоо хүртэл зүтсэн цаанаас гараад ирж байгаа. Гэтэ тэр одон зүт чинь социализмаас ирсэн одоо соёл юм биш үү? Үгүй социализм муулаад идэх шүү дээ. Харин тийм. Социализм муулаад идэг учраас социализмын одонгийн бол тийм муулахгүй шүү дээ. Тийм социализмын алтан гадсыг муулахгүй шүү дээ. Зүг гэдэг шүү дээ. Уул нь бол социализм өстой муухай Монгол орн социалист биш арчлуулсан гэсэн үг л байгаа хгүй. Ерөөсөө Монгол орн өнөөдөр те социалист орн. Тийм. Ерөөсөө социализмын бүх юм өнөөдөр яг амьдарч байгаа. Тийм. Тэр илүү дутуу юм ярих ерөөс хэрэггүй. Монгол улс бол социалист орн. Гэтэ нулимад байдаг тийм. Яг социалист орн үгүй. Яг л цэцэрлэг сургууль одон тийм үү. Янз бүрийн бүх нийгмийн халамж юу дулаан захилгаан одоо тэтгэвэр энэ бүгд чинь социализм юмнууд аахгүй юу? Эрүүл мэндийн даатгал энэ чинь социализм юм. Америкт эрүүл мэндийн даатгалыг эсрэг гүйцэтгэж шүү дээ. Харин нийтээр эрүүл мэндийн даатгал гэж өстой уучлаарай гэдэг шүү дээ. Тэ? Тэгэхээр манайх чинь нийтээр эрүүл мэндийн даатгалтай. Тэр чинь социализм байхгүй юу? Тэгээд дандаа нэг нам ялдаг. Нэг намын системтэй.
Мгм. Олон намын систем гэж худлаа шүү дээ. Нэг л нам их шүү дээ. Тэр олон насны намын системд бол олон намууд улс төр ингээд ээлжлээд л өрсөлдөд байх хэрэгтэй биз дээ. Ямар ч улс төрийн намын өрсөлдөөн бас байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр чи ерөнхийдөө бид нар социализмаар л байгаад байгаа байхгүй юу? Ямар ч асуудалгүй. Би бас танаас нэг ийм асуумаар өгсөдсөн. Тэр нь юу гэхээр ер нь одоо үхэл гэдэг сэдв байна л да. Айгу хүнд, айгу одоо том сэдв тий. За бусад нийгмүүдийг ингэж хараад байгаа бусад улсуудыг хараад байгаа үхлийг айгу нээлттэй хэрэглэж чаддаг тий. Энэ бол үхэл бол шашнаар сайлбарлаж ин зарим нь болохоор энэ бол зүгээр юу ч байхгүй чи ингээл одоо хүн. Нөгөө монголчууд болохоор үхлийг илүү тийм табу буюу одоо тийм ярьж олдгүй сэдв шиг айгу харж үздэг тий. Тэр үхэл гэдэг чинь нөгөө тий өөрөө уг нь бол хүн төрдөг тэгээд үхдэг. Энэ чинь жам ясны юм байгаа шүү дээ. Бараг тэр жам ясыг тэрний эсрэг ч яваад байгаа юм шиг Хүн харагдав. үхнэ гэдэг чинь жам шүү дээ. Харин тий. Тэгэхээр хэн ч мөнхийн биш. Үхэхгүй хүн харуудаа байхгүй. Үхмээргүй хүн бол зөндөө байгаа. Тэгэхээр одоо улсын уус ч гэсэн одоо Америкийн Silicon Valley-гийн нөгөө Big Tech компани нөхдөөд үхэхэд дургүй байгаа. тэр уус ч гэсэн одоо үхэхэд дургүй байд. Одоо энэ хөрөнгө миний дараа яах вэ гэдэг хөрөнгөндөө хорогдоод. тэгээд үхтэй амар мөнгө аваад орох ш тий. Тэр улсууд ч гэсэн одоо уус байж байгаа байхгүй болдог тий. Дараагийн ус нь гарч ирсэн байж тээ. Хэнд ч үргэлж дагаж яваа. Төрөөд л үхэл дагна. Ерөөсө төрсний маргаашнаас үхэл дагна. Ялах хүүхэд ч гэсэн үхэхгүй гэсэн ойлголт байх шүү дээ. Ээр эм хөгшин залуу мөнгөтэй мөнгөө үхэл энийг ч ялахгүй. Ирээл авна. Удаагаараа авна. Гой кино фильмүүд байдаг шүү дээ. Үхэл ирээл авч явах гал тэгэл намайг жоохон байж байгаач би нэг амжилт ажил байна. Нэг ажил амжилтсны дараа аваад яв. Тэхүү. Хойшлуулыг тэхүү энэ гэсэн байгаа шүү дээ. Joe Black мэдэн шүү дээ тийм үү? Seven Seal энэ гэдэг янз бүрийн фильмүүд бол гардаг шүү дээ. Тэгээд үхэл бол тийм л байна. Тэрэнд бол нэг тэрийг бол ер нь үхлийг бол яриад байх хэрэггүй юм байна. Тийм. Тэтгэл тэгэл үхэн өөрөн байхгүй. Тийм. Үхсэн би үхэж үтсэн хүн энэгээр ганц жалга. Тэгээ би үхлийг яагаад зүгээр яриа гэсэн бэ гэхээр ингэж ярьсан. Одоо яг үхэл гэдэг утгаар нь биш. Одоо юм төгсдөг гэдэг утгаар нь тий. Одоо улс ингэж байж байгаад улс маань үүсгэн байгуулагдаад дараа нь улс маань байхгүй болоод дахиад өөр улс байдаг ч юм тий. Дэлхий ч гэсэн ингэж одоо бид нэр дэлхий үсээд хүн хөгжөөд хүн ухаантай болоод бас дэлхийн нэг өдөр бас сүрэн тийм үү байхгүй болно. Тэр хүн ингэж яг төгсгөлөө харцгаар за би төгсөх юм чинь өнөөдөр төгсөхгүй юм чинь ингэж их идэж угаад байхтай шуналтаад байхтай гэдэг тэр бодол нь бас биднэрт үлдэх юм бол гэж бодохгүй. Тэгээд уусаад бид нэр адилхан өгөх юм чинь би нэгээ одоо хайрлаа да гэдэг ч юм уу тий. Тэгжиж бас илүү нэг юм тийм хайр маань түгэх юм болов гэж би бас залуу өмнөд боддیں۔ Яг хайр гэдэг бол том сэдвэл дээ. Ер нь бол яг Монголд бол ярихад бүрч хэцүү. Хайр гэдэг үг өөрөө би хэлсэн шүү дээ. Юуны Иран, Персийн, Төв Азийн урагших нутгийн үг байхгүй хайр гэдэг. Хайр гэдэг чинь юу байхгүй юу? Бурхны нэр байхгүй юу? Бид нар ингээд хайр гэдэг үг хэрэглээд байгаа. Бурхны нэр. Хайраа гэсэн бурхан байна. Байхгүй юу? Перс тэр хавил яг ерөнхийдөө хүн төрлөختнийг тийм үү? Хүн төрлөختнийг хамгаалдаг л бурхан байхгүй юу? Стажигэн хайр гоц. Тийм. Тэр үг л уул нь яваад байгаа. Яг англиас нэг love гэдэг үг ороод ирчихэж байгаа. Оросоос люблю гэдэг үг ороод любовь гэдэг үг ороод ирчихэж байгаа. Тэгэхээр тэд нар бол яг ер нь бол яг бид нар ямар арт түмэн бэ гэдгийг бид нар их сайн мэдэх ёстой л доо. Тэгэхээр тэр л тэндээс л бид нар чинь зүгээр яг ярих юм бол тэгэл бол асуудалгүй байгаа юм шүү дээ. Юу асуудал гэж? Тийм яг нийгэм ер нь бол хоорондоо нэг тийм буруу юу яваад байгаа байхгүй ойлголт ч юм уу эсвэл одоо буруу одоо пропаганда гэдэг шүү дээ. Одоо сурталчилгаач гэдэг юм уу. Тэгэл тэр чинь биднийг баллаад байгаа байхгүй юу? Инээс илүү мундаг байх боломжтой байсан юм биш үү? Тийм замаар хөгжсөн бол бүр өнөөдөр ерөөсөө Сингапур шиг байх байсан юм биш үү? Ийм ямар ч утгагүй тэнэг тийм нэг боломжгүй тийм яриад байгаа чинь бидний нэг талын хамаг аюул болчиход байгаа байхгүй юу? Тэр л юм яваад байгаа. Тэгэл юм л бол одоо Америк яриад. Америкч одоо солирж шүү дээ. Бараг л иргэний дан татан гарах юм уу айш энэ бүр тэр чинь бүр хачин болж байгаа бид нар мэдэн шүү дээ. Трамп ч одоо 50% л сонгосон 50% нь Трамп дургуш шүү дээ. Америкийн тийм.
Тэгээд яг тэ үхэл гэдэг бол үхэл байгаа учраас хүний амьдрал ийм их идэвхтэй, ийм их юм хийж бүтээсэн байдаг гэж байгаа байхгүй юу? Яг бол хүн цаг байхгүй учраас амжиж аюу их юм хийдэг байхгүй юу? Тэрөө бид нар бүгдээрээ одоо мөнхийн амьдрнаа өгөхгүй гэх юм бол одоо хинч гэрээсээ гарахгүй байхгүй юу? Тэр гадуурч явахгүй баг. Тийм. Тэр өгөхгүй юм чинь. Тэр өхөн гэдэг чинь биднийг өшөө их тийм тэмцэлтэй болгож өгч байгаа байхгүй юу? Тийм. Өгөхгүй юм шиг амьдрах чинь хамгийн чухал байхгүй юу? Тэрийг ер нь болгож ирэхгүй байхгүй юу? Мартах хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл аюул их юм бүтээ. Тэгэхээр энэ дэлхий дээр одоо тэр том философч гэх юм уу, том нээлт хийсэн хүмүүс хүн төрөлхтний өнөөдрийн хөгжилд тус болсон одоо энэ энэгээр одоо тэгээд философийн зургнууд нь байна, философчдын хүн төрөлхтний хөгжилд тус болсон цөөхөн аавын хүүдүүд байгаа шүү дээ. Тэд нар чинь бол өхгүй юм шиг л ажиллаж ирсэн байхгүй юу? Хинж тийм үү? За тэр өөх юм чин дээ. Энийг хийж яадаг юм гээгүй байхгүй юу? Тэр өөхөөс шигцэг зүгээр гээгүй байхгүй юу? Тийм. Тэр бодох хэрэггүй. Тэргээр яа. Гэтэ яг бас ингээд үхэл хайр гэхаар бас амьдралын purpose гэдэг ааштай англи үг зорилго тийм. Утга учир тэр нь одоо философч ер нь түүхэнд юу гэж амьдралыг тайлбарлаж ирсэн юм бэ? Бид нар яах гээд энэ ер нь амьдраа зовоод эсвэл жаргаад ингээд амьдраад идэм бол гэдэг дээр. Уу яг мэдээж тэгэл хинч одоо жишээл ер нь тэгэл ямар ч философч ямар ч одоо онолч бол хүүхдүүдийг хараад тэгэл толгойн ажиллаж эхэлсэн байна шүү дээ. Тий. Нэгэнт ингээд гарцсан, нэгэнт ингээд байж байгаа хүүхдүүдийг нэг сайхан амьдраад тэгэд өгшрөөсөө гэж бодож байгаа шүү дээ. Тэр чинь асар том одоо хүүхэд гэдэг чинь ер нь ямар ч номын хүний, бичгийн хүний маш том хөдөлгөгч хүч байхгүй. Тэр хөдөлгөгч хүчил хүнийг маш их юм хийлгэж байна шүү дээ. Тэр л байхгүй. Тэгэл энэ 10 жилийн сургууль цэцэрлэг одоо ийм сайн сайхан юм чинь тийм үү? Ингээд сэтэж нээж шүү дээ. Бид нар бол яг 10 жилийн сургуультай танилцаад нэг 40 50 60 жил болж байгаа Монгол улсад тийм. Тэгээд 1923 онд чинь манай сургуультай нэгдүгээр сургууль анх байгуулагдсан гэдэг чинь 100 жил болсон. Тийм анх одоо санаачилж байгаа байхгүй юу? Тэгээд нэг эхлүүлж байгаа байхгүй юу? Тэрс шууд л битүү хүүхдүүд суужчихсан битүү багш нар байж ирсэн юм биш шүү дээ. Тийм жижиг нэг байшинд эхэлсэн шүү дээ. Амж эхлээд бол эсхийг гэртлэг хэлж байгаа шүү дээ. Тэгээ нэг байшинтай болсон баг. Тийм. За тэгээд нөгөө иргэний дайн болсон шүү дээ. Тэгээд бид нар нөгөө хэлбэдүүлэлт гэж нөлөөд байдаг. Энэ 10 жилийн сургуулиудын чинь бүгдийн ламч нь устгаж шатааж байгаа шүү дээ. Яг нөгөө бүх хүүхдүүдийн чинь 10 жилийн сургуульд аваад лам хүүхдүүд устчихгүй юу? Тэгээ нөгөө том лам нар чинь уурлаад бидний одоо шавтай шавгүй болчлоо. Хин одоо будаах шахын, хин мод хагалахын, хин горил зурхын гэдэг уур хурж ирээд тэгээд энэ чинь хоорондоо байлцсан байхгүй юу? Иргэний дай болсон байхгүй юу? Тэгээ нөгөө лам нараа бодчихсон чинь тэрийг хэлмэгдүүлчихлээ гэдэг байхгүй юу? Тэгэл дайм болоход тэгэл одоо тэгэл хохирол үзэн шүү дээ. Одоо яа их вэ? Харамсалтай. Тэгэхээр Монгол улс яг нөгөө шинээр эхлэх ёстой гэж бид хэлээд байгаа шүү дээ. Чи яг шинээр гэдэг чи би яг юу гэж хэлж байгаа юм тэгэл одоо яг л одоо бид нар ер нь ямар байдалтай байгаа бэлээ. Одоо энийг болий зогсоё гэл одоо эхлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Энэ нэг муу мухагасаа яаж салах вэ? Тэгэхээр хамгийн түрүүнд одоо нөгөө дээрээс л эхлэх шүү дээ. Хурлаасаа л эхлэх шүү дээ. Хамгийн түрүүнд. Хурлаа сайжруулах хэрэгтэй. Хурлаа сайжруулах хэрэгтэй гэж үү? Зөв хүмүүс. Хурлаас эхлэх шүү дээ. Хурл тийм удам дамжин орж ирдгээ болцгоё гэдгээс эхлэх шүү дээ. Хурлынхаа судыг удамшуулдгаа болио. Феодлуудаа. Феодалын нийгмээс бас салмаар байна. Уулын социализмыг салах гэж оролдсон. Тийм үү? Чадсангүй. Одоо жинхэнэ феодлуудаас салъя. Яах вэ? Тэгээ хурлын гишүүнд гэдэг нэг гурван төрлийн их хурлын гишүүн байж тань Монголч одоо.
нөгөө феодалуудын хүүхдүүд ороод ирчихсэн. Феодалуудын хүүхдүүдийн сахих даалгавартай нэг баахан нөхдүүд ороод ирсэн. Тэд нар бол цаанаасаа даалгавар авсан. За энэ одоо айлын ирэх охид хүүгүүдийг хажууд нь анхаарч сахиж тийм үү? Дэрэгдэн бие хамгаалагчийг явахгүй болохгүй гэсэн нэг баахан их хурлын гишүүдүүд байна. Ард нам ачсан аваас. А нөгөө тал тэгэл яаж игээд бас нэг үнэхээр ч нэг улс орны хөгжил мөгдлийг бас нэг жоохон сайжруулах гэсэн, урагшлуулах гэсэн тийм үү? Энэ феодалуудаас шал өөрөөр толгойн ажилдаг. Бас нэг арай чинь уул уурхай, арай чинь юм арай дэндээд байгаа юм биш үстэй гэсэн нэг тийм нэг бас нэг жоохон ч гэсэн нэг эх оронч нэг гişүүд бол байна. Тийм жишээлх юм бол энэ хүн их дажуудаа ивэл ямар хүн хэлэх вэ? Тэгэхээр иймэрхүү хүмүүс олон болоорой гэдэг утгаараа Байхгүй. тэр тийм хүнийг яг ямар хүнд яаж дүрслүүл зүгээр одоо яг хандлага ч юм уу, боловсрол ч юм уу тийм Нэг жоохон тийм байгаад байгаа. Тэгэл жоохон цаашлахаар тэрний захиалгатай, энэний захиалгатай, тэр компани захиалгатай, ийм уулгын компани захиалгатай болол явчихдаг байхгүй. Тэгэхээр би энэ улсын хурлыг өөрчлөх тул намын системийг болохгүй бол өөр ямар ч аргагүй ч таа. Яг сонгуульд Улс төрийн нам бол манай Монгол орнд бол ерөөсөө ганцхан л улс төрийн нам байхад болоо. За дээдл нь 2 тэгэл болоо. Одоо юу гэдэг сонгуульд 3 сая хүнд улс төрийн намын шаардлага байхгүй. харин тийм. Хоёрдугаар бүгдээрээ гэртээ байгаа. Бусад орнууд шиг тийм үү олон үндэстнүүдийн ийм цугларал 100 сая 200 сая хүн биш гэж бид нар цонхон байхгүй. 3 сая хүн 3 сая хүний тал нь 10 жилийн хүүхдүүд. Айгу цонхон байхгүй. Ерөөдөө сонгуулийг бол төрийн албатууд л хийдэж штэ. Татвар төлдөг хүмүүс татвар төлдөг нийт иргэд нэг сая гарна л гэдэг юм. Сая 100. Төрийн албатууд сонгуул хийдэж штэ. Эдрийн сонгуультай өгөөл тэгэл болчих штэ. Тэгээ өдөөгөр хэдэн малчтыг нэг жоохон толгойн нэргүүлнэ. Тэгээ одоо тэгэхээр сонгуульд өрсөлдөн гэнгүүт сонгуулийн зардал чинь амар өндөр байгаа даа шүү дээ. Тэрбум хэдэн тэрбум ч гэнэ. Тэнгүүд тэр мөнгө нь авахгүй хүмүүс ямар ч одоо боломжгүй те. Тэр боловсралтай үнэхээр улс орны хот үздэг гэсэн хүмүүс. Тэгээ сонгуульд өрсөлдөхийн тулд заавалчгүй нэг компаниас санхүүжилт аваад тэр компанийхаа бараг тийм ацан шалгаанд нь ордог юм шиг юм болоод байгаа. Тэр энэ систем бас иммунити гэж хоёр байдаг байхгүй юу? Дахлаа тийм ээ. Гэж юунаас гаралтай? Бүү Ром латин хэлнээс гаралтай. Тэр бол улс төрийн үг байсан байхгүй анх улс төрийн. Ром ч бүр эртний парламентын төвхтэй шүү дээ тий. Парламентын гишүүд нийлж байгаа нэг хувьд алж ирсэн шүү дээ тодголж. Тэгэхээр учраас тэнд юу гэж хэлж байсан бол өөрөөр парламентэд эсрэг дуурж байгаа хүмүүс цөөнх эсрэг дуурж байгаа хүмүүсийг яаж хамгаалах вэ? Олонхоос. Хамгаалахын тулд тэр иммунити гэдэг ойлголт гарч ирсэн байхгүй. Манайх болохоор чинь яасан бэ? Хурлын гишүүнийг дарах ирэх гээд бүр шал худлаа орчуулад шал худлаа юм яваад байгаа байхгүй. Хурлын гишүүн очоод гинт хэрэгж болдог тий. Дархан ирэх чинь бүх гишүүдэд биш байхгүй. Цөөнх тийм үү эсэргүүцлээ илэрхийлж байгаа хүмүүсийг яаж хамгаалах вэ гэсэн парламентын онол байхгүй. Олон холод дэвтэргүй нийлээд одоо олгож штэ. Гэтэл тэдний эсрэг босчирж байгаа үгээ хэлж байгаа тийм зоригтой өөрийгөө золиослж байгаа тийм гишүүнд иммунити дархан ирэх хэрэгтэй гэжсэн байхгүй. Огрож болохгүй шүү. Наад хүнийгээ нийлж хагаад олонх гэдэг чих мухаа шүү дээ. Тэгээд тэр олонхоос хамгаалсан тэр дархан ирэх чинь иммунити тэр нь бол эсэргүүцээд дээшээ гарч ирсэн. Ардаа захиалгатай биш шүү. Тэгэхээр Монголын парламентод иммунититэй байх ямар ч гишүүн байхгүй байхгүй. Бүгдээрээ феодалууд найрчсан, ховлцсан ямар ч одоо хөдөлгөөн болдгоо, ямар ч хэрүүл урвал үүсдэггүй, ямар нэгэн тийм одоо сөрөг хүчин байхгүй тийм. Тэгээ сөрөг хүчин гэдэг ихээр одоо мэдэх одоо тэгээд би ч ингээл заримдаа зурагтаар жоохон юм хардгийн тэгээд юусэн бүр ингээд өрсөлдөргөө бүр читэй хүний ухаан ийм яаж ийм муу мухагаар хүний ухааныг ингээд багаас нь тийм үү цэцэрлэгээр 10 жилийн сургуулаар ихтэй сургуулаар дамжуулаад тэгээд одоо ийм мухай ингээд байж идэг юм бэ гэж бодохоор бүр гайхаад идэх байхгүй. Одоо нөгөө миний яриад байгаа хайргүй нийгмийн бүтээгдэхүүнүүд л хэл та. Хайргүй аав, хайргүй ээжүүд тэгээд ээж аавынхаа хөглөдөөнүүд, тоглоомууд хайргүй эмээ өвөө, хайргүй найз нөхөд, ах トゥ багш нар гэл тээ. Ерөнхийдөө
Эрэгтэй хүүхдүүд бол ааваасаа их эртэл нь мултрах хэвээр. Аавынхаа сүудрээс л хурдан гарах хэвээр. Аав бол муухай шүү. Сайхан аав гэж болохгүй юу? Маш хэцүү. Тийм гэж аав болгоно. Яг бол сайхан аав байх боломж байхгүй. Яг бол сайхан аав байж дахиад нэг өөр сайхан аав хүнд харагддаг байхгүй. Яг бол эрэгтэй хүүхд чинь заавал аавгаа өөр аавтай харьцуулж явдаг байхгүй. Тэгэхээр өөрийн аав үргэлж гологдно. Тэр зөв. Тэгээд өөрөө оюуны аавгаа өөрөө шийдэх эрхчлөөтэй байх хэрэгтэй байхгүй. Одоо миний энийг өөрөөр 30 философийн зураг үлгөөтэй байна шүү дээ. Та чинь тэгэхээр 30 даавтай гэсэн үг юм шиг. 30 аавтай байна шүү дээ. Аавгаа сонгох эрхчлөө надад байсан шүү дээ. Аа. Тийм. За ээж дээр оюуны аав байхгүй энэ чинь. Миний мэдлэг боловсролтой хүн болоход тийм үү? Тийм үлгэрчийн аав байхгүй. Тэгэхээр та одоо өсөхдөө аавсаа үлдээрэл аавгүй гэсэн үг үү те? Айгу багаад философи номнууд ингэж уншиж шүү дээ. Тийм. Тэгэхээр чи бүр тэр та бүр номыг уншиж болдог аавд биш шүү дээ. Тийм. Гайхамшигтай. Ярилцдаг гэсэн үг шүү дээ баг энэ үнтэй. Тийм шүү дээ. Асуулт тавьдаг. Би номны хамгийн гоё юм өөрөө чи югээр ингэ байгаа ааваасаа тийм үү энэ номноос уншаад асуулт тавьдаг асуултаа тавиад үзэлтэй. Би одоо тэгэхээр ном уншихын хамгийн гайхалтай те би одоо күнзтэй ярилцах боломж олж байгаа байхгүй те эсвэл хинтэй чинь тэмүүд би одоо Чингис хаантай ярилцах хэд дааш ном бичээгүй. Тэгэхээр одоо тэр хүний юу бодож ирсэн бүү мэд те. Чингис хаантай ярилцах үчи одоо тэгээ Турк хэллэг бидэхгүй болов. Тэгэхээр таны хувьд ааваасаа үлгэр дуурайл авахта тэр ер нь бол холдоо л тэгээд номоо уншаал явцсан гэсэн үг юм шүү дээ. Гэхдээ би ингэж Чехов уншаад тэгэл гоё болцсон байхгүй. Тэгэл амьдралыг ойлгосон байхгүй. Тэгэхэд би нэг 8 9 дугаар ангид байсан. Чехов номыг уншаад тэгэл за амьдрал гэж юм л юм байна. Яг бол ном дотор чинь амьдралыг заагаад өгсөн байдаг. Хувь хүний амьдралын туршлага нэг чухал шах. Надлаг болцсон юм. Тэгэл болоо. Бусад хүн тэр тохиолдлыг алгагүй шүү дээ. Тий. Тэрнээс өөрсдөө тохиолдсон амьдралын туршлагаагаас хүнд ирээд иж болохгүй шүү дээ. Амьдрал тэгдэм маа гэж. Хувийн тэр амьдрал юу хинт хэрэгтэй. Ном дээр чинь ерөнхийд нь гэдэг ерөнхийдөө дөрүүдээр ингээд харуулсан байдаг байхгүй. Янз бүрийн дөрүүдийг сайн дүр, муу дүр, эсрэг дүр, будлагаантай дүр. Тэгээд тэрийн сайхан уншаад тэгэл ерөнхийдөө амьдралыг ойлгоцсон баг. Тэгээд Чех бол одоо миний уран зохиолын талын аав баг нь шүү дээ. Эдгээр бол бүгдээр философч. Тэгтээ яг Чех бол аюу бас философч л да. Оросын нэг онцлог чинь философчд нь аюу уран зохиолын ном бичдэг байхгүй. Энхэгийн философч чинь аюу шашны ном бичдэг байхгүй. Исламын философчд бас шашны ном бичдэг. Тий, орсууд чинь шууд уран зохиолоор дамжуулаад философо яагаад гэдэг байхгүй. Артемдээ хүргээд идэх. Одоо Толстой, Достоевский гэдэг чинь бүгд философчд шүү дээ. Тинч гэж. Одоо тэгээд одоо та өмнөөс хийж л яасан л та. Тэгээ эрэгтэй хүүхэд бол за охин ч гэсэн ер нь ээжтэйгээ айгүй ойрхон байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр одоо манай найзууд нөгөө ядах үед ачаагүй үед томроод бол бас адилхан холдох хэрэгтэй гэж хэлж байна үү? Томроод бас адилхан л нааш шиг холдох хэрэгтэй л гэж хэлж байна уу? Ээжээс тийм шүү дээ. Охтууд ээжийнхаа сүдэрээс хурдан гарах хэрэгтэй шүү дээ. Тийм. Манай найзууд одоо монголчуудын тэр нэг ээжийнхаа тухай дуудуулаад, аавынхаа тухай дуудуулаад, ээжигээ өрөвдөөл, ээж минь гэдэг бол ямар ч утгагүй. Тэр бол психологийн асар том өвчин шүү. Траума шүү. Ээжигээ л яриад, ээжигээ өрөвдөөл, ээжийнхаа тухай дуудуулаад гэхэл энд нь зүгээр амар траума байна гэсэн үг шүү. Манай найзууд одоо хүүхдтэй болоод эхэлж байгаа л да. Тэгээд юу ярьж байгаа гэхээр ихэнх нь бол би сайн аав байх юмсан гэж аяг ярьж байгаа. Би бол тэр айгу зүү юм болов гэж харж байгаа. Яг тэгэхээр нэг хэсэг бол аав нар ингээл хаяавчдаг ч юм уу, эсвэл аав нар нь одоо буруу үлддүүрээд үзүүлдэг ч юм уу. Байсан бол сэргээрээ залуу юм а тий. Айл болох би хүүхдтэй сайн үлддүүрээд болчих юмсан да гэдэг тийм. Үлгэр дуурайлалаас тий яг ерөнхийдөө үлгэр дуурайл гэдэг чинь ерөнхийдөө харуулах гэсэн үг шүү дээ. Тийм. Яриад байхгүй тий. Ярихгүй. Харуулах, харагдах. Тийм. Үнээр сайн юм бол сайн нь харагдах хэрэгтэй. Харагдахгүй л яах юм бэ? Философч хүн, мэдлэгтэй хүн, математик сайн хүн, айгүй боловсролтой хүн гэдэг яриад байдаг шүү дээ. Тэр нэгээр харагдах хэрэгтэй шүү дээ. Тийм.
соён гэгэрүүлэгч гэдэг нэг баахан хүмүүсийн магтаад бүгдгээд соён гэгэрүүлсэн ажил нь харагдахгүй шүү дээ. Бөөгийн тухай лекц уншсаар байгаад мууист ардын багш болчихж шүү дээ. Чи ингэж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр ээж аавууд юуг ойлгох ёстой бол ер нь тэгээд эрэгтэй хүүхэд нэг 13 4 наснаас аавгаа голоод эхэлнэ. Аргагүй харьцуулаад эхэлнэ. Октод ээжигээ бас голоод эхэлнэ. Яг л өөрөө эмэгтэй хүн болмоор байна. Өөрийн гэсэн замаараа эмэгтэй хүн болмоор байна. Тэр ээжийн одоо хэлсэн ярьсан тэр эмэгтэй хэзэж болохгүй. Яг л өөрсгөө болох гэдэг шүү дээ. Чи тэг чиг инг гэдэг. Өөрөө залуудаа хизээш тийм байгаагүй мөртлөө үнэн мэдэхгүй эмэгтэй залуу эмэгтэй байснаа мэдэхгүй. Охиндоо нэг амар зөвлөгөө өгөх гэдэг байна шүү дээ. Зөвлөгөөнүүд одоо болох хэрэгтэй. Энэ насан дээр хийдэг гоё юм байна шүү дээ. Ээж авийн чухал юм юу гэвэл ерөнхийдөө л хоол унд сайтай, сайхан хоол ундтай. Өглөө болгон СУ G25-аас өглөөний хоол идэх байх биш. G25-аас л тийм үү салгаж авах хэрэгтэй өгдөгтэй. Сайн ээж нар, сайн аав нар сайхан хоол унд өгөх. Тэгээд сайхан өтөржингөө орон дээр хөвдөд ном унших боломжтой байх. Одоо малчид ч гэсэн хүүхдээ заавал одоо хонинд яв, хадуунд яв гэдэг ах биш. Нэг өтөржингөө орон дээр хөвдөд миний хөө, миний охин ном унших гэж хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ ном уншихаас гадна одоо тарих судалдаг хүмүүс гэсэн хүүхдүүд бага насны дээр бус хүүхдүүдэд тоглох амар их тийм хөгжилтэн сайн нөлөөлдөг гэж бичсэн мэт шүү дээ. Эрэгтэй. Үгүй аав нар бол эрэгтэй хүүхдүүдэд тэгэл жоон хөлбөмбөг тоглодог юм уу, жоон спортууд хийвэл. Гэтэ нэг тэр нэг чухал биш ээ. Одоо яагаад тэгэхээр хүүхдүүд тоглохоо уцаар тоглодог болсон гэж байгаа юм шүү дээ. Аав нар нэг болох чинь заавал нэг тийм мундаг болох гэдэг хэлдэг байхгүй юу? Жоон зүгээр нэг хөлбөмбөг тоглочихгүй. Месси тэгж ишгэлдэг энэ төргээд солиордог шүү дээ. Чи Месси ямар хамаатай юм бэ тэр. Жон Саксон өмгөнд болохоор одоо хэн тэгж шиддэг юм аа. NBA-гийн тэр ингэ шиддэг энэ төргээд солиордог шүү дээ. Тэр нэг заваа юмнасаа болох энэ NBA тэр Champions League-ийг одоо зүгээр маш аамар. Тийм. Ямар ч хэрэггүй. Тэр орны тэр Америкууд нь тэр Европууд нь тэрийг үзэж мөнгө өрдөм байгаа үз. Бидэрт юу ямар хамаатай юм. Тэгээд нэг жоохон гэдэг төгөлдөр уур дагдаг ч юм уу нэг жоохон хил хөгжим жоохон хөгжим дагдаг ч юм уу тийм бол шууд одоо олон улсын тэмцээнд оруулах гэдэг ч юм. Зүгээр нэг цаасан дээр тийм үү ингээд нэг жоохон юм зурсан чинь хаста зургийн авьяастай гэсэн дээр. Хүүхдийг зүгээр л орхих хэрэгтэй байхгүй. Тэр мундгуудаа бол тийм үү тэр янз бүрийн тэмцээн уралдаан бол одоо тэр 10 жилийн тэр олимпиадуудыг бүгдийг болох хэрэгтэй байхгүй. Юу тэр баахан медаль зүтсэн талбай дээр гараад ирж байгаа 10 жилийн хүүхдүүд. Чи юу вэ? Энэ олимпиад нь хаанаас гарсан одоо тэмцээн юм бэ? Социализмаас одоо юунаас? Социализм байсан. Гэхдээ яг энэ ч байж тээ. Альманы тэр мэрэгжлийг тийм үү мэрэгжлийг сурталчлах гэж олимпиадууд явуулж байгаа шүү дээ. Ер нь бол тэр салбарт ер нь хүүхдүүд сонирхгүй ч байдаг юм уу? Тэр салбар жоохон сонирхдаг хүүхдүүдээр дутагдaltaй ч байдаг юм. Ямар нэг байдлаар өдөөж олимпиадууд явуулж байгаа шүү дээ. Тэс мундгийг одоо мундаг гэсэн тодорхойлох гэж олимпиад явуулж байгаа биш шүү дээ. Ер нь ямар ч биеийн тамир спортыг бол биеийн тамир спортын яамны сайд бол тэгж л хэлэх хэрэгтэй байхгүй юу? Хүмүүсийн эрүүл мэндийн тулд тийм үү бүх барилдаа явж байгаа шүү. Ач тоглуулж байгаа шүү. Эрүүл мэнд. Энэ цаанаа зүгээр эрүүл мэндийн зорилготой байхгүй юу? Бид нар л медалдаад байгаа шүү дээ. Одоо тэр Японд бид тэр Фукуокад явж байхад сургуулийн гадаа төмөр торон дотор хүүхдүүд бейсбол тоглолтоод янз бүрийн спорт тоглоод байж байгаа байхгүй юу? Ямар ч одоо наанаас нээж аав нь орж шашралдаал гол хийгээрээ миний хүү өнтер гэж орлоод тэгэл ер нь одоо ирээдүйд бүх болох гэж байгаа өнтер гэдэг гэсэн чинь хааж дээ. Яг бүх болно гэж хэлж байхгүй шүү дээ. Бүх чинь мэрэгжил биш шүү дээ. Би бас паркт Японд явж байгаа хүүхдүүд бейсбол тоглож байгаа харсан. Айгүй хоорондоо мэдлээд эхлэхээс өмнө. Тэгээ дуусчаад баярлаа гэл ингээл хөрх юм гээл те. Аригато гозаймас гэж явж байгаа. Тий тэгээд соёл авч байгаа. Натаа тоглосон баярлаа гэл те. Тийм. Заавал нэг тэмцээн төрүүлэх гээл нэг медаль авах гал улаараа монголчууд л хөлбөмбөг тоглохоор юм уу сакс тоглохоор янз бүрийн тоглохоор ингээд улаараад идэх шүү дээ. Заавал медаль авах. Зодтолтой шүү дээ хүмүүс сакстаараа. Эсрэг багууд нь тэгж улаардаг шүү дээ.
Монголчуудыг улаараад байхад нүргэж жоо орхичдаг шүү дээ. За эдгээр хөрхийн хамтад иршиг зүгээр. Тий яасан ч жоох хөвгч шиг юм. Fair play гэж гоё үг шүү дээ. Fair play. Монголд би нөгөө Америкт сурж байхдаа саксыг тоглолдог байсан. Тэгээд тоглонгууд одоо айгу өндөр одоо хар цагаан янз бүрийн хүмүүс тоглож байгаа. Цагаан тоглоод гар бараал. Монголд болохоор жоохон л мөрөлдөх юм уу зодтолчих голж ингээл айгу хэцүү байдаг. Тэгээд тэр Америкийн тэр залууч чинь NBA-гийн тоглогчдыг мэдэхгүй шүү дээ. Яг гоо мэдж байгаа л та. Мэдж байгаа. Тэд нар мэдж байгаа. Зарим нь бол мэдэхгүй шүү дээ. Сонирхолтой. Гэтэ яг өдөр шөнөг бол үздэг. Өндөр шөнөг бол үздэггүй л юм байл. Яг тийм шүү дээ. Хин тэрийг өдөр шөнөгүй үзэх юм бэ? Хин stupid. Антимет хэрэг хайрыг яхаар бас айгу олон юм дээр гарч ирлээ. Тэгээд спорт тоглоход хүртэл хайр гарч ирж байна. Сургууль цэцэрлэг нийгэм улс төр тэ хайрлах, хүнийг хайрлах, эцэс төрөл ярьж байна. Хүнийг хайрлах, хүн гэдгээр ядууч вэ, зовлонтой ч вэ, ямар ч вэ. Би одоо ингээд гудамжинд явж байгаа янз бүрийн суудсан мөнгө төгрөг гоодог юм янз бүр бас жоохон тийм байв тэгэл харман дотор бэлэн мөнгө байх мал гагал өчтдөг шүү дээ. Эртээ нэг СУ-гаас гараад ирсэн чи өөр нэг нөр өглөө гачийн нийт ч гэсэн СУ-гийн гадаа сууж юм. Тэгээд би чи дотроос нь юм аваад гараад ирсэн юм чи. За ингээд үтсэж юм жоохон бэлэн кэшмент гэнэ мэ. Ороо чи халуун цай уу. Тийм. Тэст баярлалаа тэгэл. Хүнийг хайрлах хэрэгтэй шүү дээ. Хүнийг хэнийг ч хамаагүй хайлж чаддгүй хүн гэрийнхнийхээ хайрлна гэдэг худлаа шүү. Би нэг юм яасан юм аа. Хотоо тийм үү? Хүндэлж хайрладгүй хүн өөрийнхөө хүүхдийг хайрлна гэдэг худлаа шүү. Би хотоо ууланд явсан байхгүй юу? Одоо ууланд явж байгаа юм чинь байрны гадаа намайг хотоо сул тавиулдаг болохоор би ууланд гарах сул тавиулчлаа юм л та нохоогоо зайлвал. Тэгсэн чинь нэг ч намайг нохоогоо аваад зайл чи миний амар тавиар байдлыг ядагдуулах нөөрт нь хэлсэн. Хичээ та амтай хайрлах чадахгүй бол яаж хүнийг хайрлах юм бэ гэсэн баг. Тэгсэн чинь тэгэл бантаал тэгэл намайг хараагаад өнгөрсөн л. Ерөөсөө ингэж хүмүүс ерөөсөө одоо мэдхгүй. Ерөөсөө хүнийг хайрлах чадваргүй болчихлоо надад. Тийм Монголд нохоо нарыг харахаар л амар хэцүү байдаг шүү дээ. Өрөвдөлтөө яа. Годомчинд гүйж байгаа энэ тэнд та бүр одоо яад юм блэ гэж боддог шүү дээ. Тийм. Тэгэл хаал бол хаа нохоо уцаал гэдэг одоо энэ тэнд одоо уйдсан юм уу яадсан зодцсон юм уу. Тийм. Нохоо Монгол орн бол дэлхий дээр бол ер нь нохоотой ингэж муухай харьцдаг ард түмэн байхгүй шүү. Тийм үнэ. Амар хүйтэн цэвдэг ард түмэн шүү нэрээ. Тэр амтай харьцдахгүй бол яаж хүн хайрлах юм бэ гэж бод. Яаж юу ярьж байна? Боломжгүй гэдэг юм чаа. Юу ярьж байна? Юу ярьж байна? Сая тэгээ та тэр бичлэгийг харсан уугүй юу? Хөдөө нэг бичлэг харсан уугүй хөдөө нэг согтуу ах худалдагч хичиг бүр амар тултан зодож байгаа байхгүй юу? Одоо өшөглөө нүүрлөө бүр ингэ. Тийм амар нийгэм би бол одоо яанаа л гэж бодсон л та. Тэгэхээр ерөөсөө миний хийсэн дүгнэлт юм их манай нийгэм ерөөсөө хайргаа болчихё л гэж бодсон. Үгүй. Тэгээд энэ малчтын асуудал ер нь малчин хүн гэж яг хий юм бэ? Энийг одоо бас тодорхойлох ёстой. Ямар хүн малчин гэдэг. Аа. Тий, ямар хүнийг хэлж байгаа малчин гэж. Ер нь малчин хүн ер нь яадаг юм, юу хийдэг юм? Ямар зоригтой юм? Ямар утга агуулгатай юм? Одоо цэвэрлэгч хүн байвал одоо ойлгомжтой. Тэр годомж цэвэрлж байна. Совилогч хүн ойлгомжтой. Багш хүн ойлгомжтой. Эмч хүн ойлгомжтой. Тий. За банкны менежер бас ойлгомжтой. Тэгэхээр малчин хүн яг юу хийдэг? Энд ч магадгүй бүгдийг хийдгээл гэж байгаа шүү дээ. Малчин бол тэгэл те. Гэдэг хүн чинь бүгдийг хагас дутуу хийнэ гэсэн үг шүү дээ. Мянган мэлжтэй гэсэн үг шүү дээ. Гэдэг хүн. Харин. За. Тэгээд ямар ч сан би тантай 10 хэдэн цаг одоо ярилцлаа. Монгол тантай 10 хэдэн цаг ярилцсан байна уугүй мэдгүй би бараа анхныхаа жаш магадгүй те. Маш их юм сурж авлаа. Энийхээ хажуугаар бас сонсогчдоо ч гэсэн айгүй хэрэгтэй бодоогүй юм бодуулсан болов уу гэж амирх найдаж байна. Тэгээд танд маш их баярлалаа. Тэгээд танд хамгийн сүүлд сонсогчдоо захиж хэлэх зүйл байл үгээр л хэлээч. Гэхдээ яг ерөнхийдөө тэгэл одоо ажиллаад хийцгээе тий. Би бол ажиллаад хийж гэн өөр нэг онцгой байхгүй. Би нэгээс хайрлаа гэж хэлэх юм. Гэхдээ одоо тэгэл ажилтаа хүн чинь тэгэл ухаан ажиллаад ихтэй шүү дээ. Тийм. Ажилгүй хүмүүс чинь л тэр бүдүүлэг хоцрогдсон гачиг юмнууд хийж байгаа шүү дээ. Ажил хийдэг, ажилдаа төвлөрсөн, ажилдаа зовсон,
ажлынхаа төлөө явж байгаа хүмүүс тийм гачин заваан тийм үү юу хийхгүй шүү дээ. Зам чанар гаргахгүй шүү дээ. Яг л ажил хөдөлмөр чинь хүнийг байна шүү дээ. Хүн болгоно шүү дээ. Тийм ажил хөдөлмөр л хүн болгоно шүү. Тэгэхээр тийм үү ажилдаа хайртай байх. Хийж байгаа ажилдаа хайртай байх чинь хамгийн чухал. Тэрүүгээрээ тэртээ тэргүй цаашаа хүмүүст хүрнэ шүү дээ. Заавал би одоо чамайг хайрламаар байна. Чамайг хайрлах гэж байгаа гэдэг гол нь биш. Би хийж байгаа ажлаараа тийм одоо совлогч хүн, эмч хүн, багш хүн тийм үү? Хийж байгаа ажлаараа маш их хүнд тийм үү? Хайрыг одоо яаж гэнэ ойртуулж байгаа шүү дээ. Тэгэхээр миний энэ философи ажил тийм үү? Энд чинь тэрний цаана тийм л юм явж байгаа шүү дээ. Таны би энийг ном бичдгийн шалтгаан бас тийм болов гэж үнэ бодсон л. Тийм номоор дамжуулаад нэг ч гэсэн хүн юм ойлгочихосоо, нэг ч гэсэн хүн бас амьдралаа сайжруулчихасаа гэдэг тиймэрхүү хайр ард нь нуугдж байгаа юм болов гэж бодсон. Өөр юу байдیں۔ Одоо настай 10 цаг яхаж гэсэн тэ нэг ч хүн ингэчээсээ нэг хайр асаас юм болов гэж бодсон шүү дээ. За маш их баярлалаа. Тэгээд магадгүй бас дараагийн удаа зүгээр подкаст хийж магадгүй тэгээд тэрнгээр одоо иргэд уулзъя гэдэг ирүүлэг төвшүүлээ. Тэгээд маш их баярлалаа юм бол доктор. За.